Яна. Солиод өвчөөс хүрвэ ядан ачтай. Таа гоё эмгтэй дээл байгаа юу? Сайн байна уу? За нэг үр эрэхтэй дээл, эмгтэй дээл нааш. Тийм үү? Гэрлээ юу? Шууд бандажтайгаа чихтэн гүүжрээ барьчихж байгаа юм. 100% торг. Хөр орхон торг гэдэг юм да. Төмөн хийтэй, Монгол хий. Тэг пиамны шилээр толгойн 3 чихад хахраагүй. Ихэрдээ юу? Тий ихтэртэй. Солиоти. За болдоо штэ бөөн руу. Барьж аваад нүдцэн бицтэй. Хүрх хайцгүй тий. Ихтэрдээ энэ дотор хийгээл дээр нь вайн тавьчих. Ихтэр ч үхэн. Зүр шүтэн. Бүр гоё нааш. За. Солиоти юм би. Тэг гарч яваа шууд Сүхбаатарын талбай. Ууцаац бүр төв замд байгаа шууд өмдөдлөө шийдсэн юм уу? Солиоти хард яана өчөөс хүүрвэ. Тийм ээ. 5 жилээс дээш манай дээр ажилласан эдэлчид нь 2-3 өдөр айдаг зөвхөн энийг хийхэд бол. Энэ чи гоё. Тийм үү. Бүх сая цагаа. Өндөр жин арзмаар 0-ийн цаасаар зогно. Яа чин тэгтгэн. Хөхнийг цулгадгүй ямар амар ярах чи юм бэ цаа чи. Маань тэр чи юу л Солиоти юм бэ? Сонсож байгаа. Ааха. Гэрлээг ярьцмаар юм. Гэхдээ энд ярьж байна гэрлээтэй адилхан ороод ирчих. Тэ цаа гэрлээ чинь байхгүй. Пабод уужаагаараа явсан. 2 залуутай өглөөс ирсэн гэж солиордог юм. Болдоо над руу залгаас та нар нийлж ярих уудаг гэсэн намагш. Энийг авч яа. Чи энийг ав. Наатаа барьж. Энийг ав. За найз нь энэ хүнтэй байна. Тэгж тухтай ярий за. За сайн байна уу да. За энэ дийлний XL-ийг авна. Ясгнахаа. Хамаг юм амжихгүй гэж байна уу бэ? Йоо чи наатуугаар амьдрч чадах юм уу те? Гал. За тэгээ амжилт чи бай. Яасан гэнахын доо. Уцаар ярьж байна. Яасан бэ? Яачва. Би тийг яах хэвээр өөлөх хэвээр юм уу? Чамаас саллаа гэд. За тийм. Тэгээд XL-ийг салаад өг. Хандаа. Миний бүр амар уур гэдэг шүү. Намайг урлал яадаг чи мэднэ үстэй. Хөш мэдээ ах нь XL хайгаад байна. За зайл. Хөөе мэдээ. Жим XL-ийн ахын доолоод өгч ахын яараа яваад байна. Би жоох ганцаараа баймаар. Тэхүү. Хөөе ахтар XL-ийг нь олж очиж ганцаараас хөөш. Яарж ирж явж байна. Хүй. Дуу сонсоо суучих юм бахтай. Яа алаа дараа ирж авах байсан. Тэгээд дээл ингэдэг энерги шингээдэг өөрт. Одоо ханы гой түүх ярил л та. Манай аав нэг урган дотортой дээлтэй байсан байхгүй юу? Тэгээ гаднах нь нэг муудаа дахин сүүлд торгын шинжилсэн гаднах торгын. Да манай байхгүй л дээ тэнгэрт дэвссэн. Бас нэг ганц хоёр асуух зүйл гарна шүү дээ аавс. Хааваа санс үйтэй ингэ. Гэ өнөрлөхөр зүр. Яг өнөрлөө бит шүү дээ. Ах цэцэрлэг төргөж өгч исэн. Нэгдүгээр анги 9 сарын 1 шинэ жил цагаан сар хана аавынхаа ингэрт ингээ хатуунд явж идэх гэсэн морин дээр. Тийм үү. Урган дотор дээлтэй ингээл ингэртээ намайг хөгээл зүгээр тойл саагаал дайлын жоохон юм хосцсон гоё штэ тэгээ. Тэр үнэр тас гээл ороод ир штэ. Үнэр хамгийн гоё үнэр гэж юу юм бэ дөө? Митик. Дурсамж явахгүй. Дурсамж агуулсан үнэр хамгийн гоё. Тийм байдаг юм уу дөө? Энэ үнрээр дамжуулаад тал гээл ороод бүх юм ороод ир. Юу нь юм ажиллана гэдэг чинь айгүй хэцүү штэ миний дөө. Хүрээс мөнгнөөс ахуулаад хүн амьтан цалинжуулна. Ер нь ямар сайн даа ингээл өөрөө ирээ зогсож явах л дээ, тийм ээ. Энэ хаа дээл хийдэг чам. 400-ийн дээл байгаа. Одоо нэг вараа ихэр одоо оруулж буулгах санаатай. Миний дэ завтай бол ахтаа нэг зөөгөө тусалцаа юу. Би юу? Ахтаа цуг зөөлцөө. Газ хөнгөө идэх ачаа. Би яха дээл үзэж ахыгаас ойлгож байгаа үстэй. Шинөө юм чам дээр. Би тэнийг ойлгож байна. Хэцүү байна. Юм хэцүү байна Монголд. Тэрээс мөнгө чанга байна. Ажиллах хүн олдохгүй байна. За. Захтаа туслаад гооч энэ хүн юм даа. Чи ир хүн байна, Монгол хүн байна. Хүн шиг бай та. За дуу юу үзэж юм? Дээл хараал яах вэ гэж бодоод явчихсан. За. Дээлтэй юу ер нь? Дээлгүлтэй би. Тийм үү? Тий. Монгол хүн биш дээлгүй юм уу? Монголчууд яагаад юм урт дээл өмсдөг юм? Монгол хамгийн хөтөө өмстэй, хамгийн халуун зунтай, эрсдэс 4 үлрэлтэй. Энэ 4 үлрэлт энэ дараа 50-60 хүрээл өдгөний нүдээр хатгуулаад өвгөн болоод алхаж тахав. Одоо бүр ийм болцсон нөгөө хятад гүртгэнүүд. Гол юм чинь дааруулна. Тэгэл бүр өгч чинь төргүүд өрөхгүй юу ингээд. Энийг харах юм бол сайхан төмөн хийгээ Монгол хээ гаргаад ирсэн нараа 4 хүчтэй энэ дэр байгаа юм. Чи энэ дээлийг өмслөө чиний хүү өмсөн. Чиний хүүгийн хүү өмсөн. Танаа ач чи өмсөн. Ачи чинь хүү өмсөн. Чи эргээд ачийн хүүхд болоо чи эргээд энийгээ өмсөн. Ойлгож байна уу дөө? Зүгээр ч хамгийн энгийн загвартай дээл өмсөд үзээ. Энийг өмсөд үзээ. Өмсөд. Юу вэ? Яа, мэдөө чи бүр захур төмөр шүү дээ яхан дөө. Шинэ баян. Монголын шинэ баян. Яа, амар гоё харагч дээ октоудаа. Йоо,
захиур төмөр байна уу? Чи захиур төмөр. Чи шидийн сайн ирсэн байж тээ. Залуу минь одоохын төлөө штэ. Морил дутчих. Сайхан адуу аваад унчихдаг болоо. Тэгэл адууга манаа л зөө. Гутлаас айгуу гоё ярагч чинь тийм ээ. Тэгэхгүй яах юм бэ миний дөө. Наа чи Италийн цэвэр ярьсан штэ. Залуу хүмүүс ингээл чи ажил дээр өмсч түрийн салаад. Дээл болгоо эзэнтэй байдаг байхгүй юу? Энэ хувцас зөвхөн чамааг л хүлээжсэн байгаа байхгүй юу? Өнөөдрийн хүртэл Энд дээлөө. эзний хүлээж идэх. Чи эзэн нь болсон бохгүй өнөөдөр. Дээл гэж утсан юм байдیں۔ За тэгээ миний дөө өөрөө бодохгүй юу та заяа. Сайхан бод авахгүй юу. Нүү дээл бол ингээл тайлал энэ тавьчих шít. Эзний л үлээх бах л та. Миний дөө бодороо заяахан ийшээ. Авахгүй болгоо тайлал тавьчихна охтуудаа тайлал тавьчих. Жоо бодгол юм бохгүй миний дөө. Заяа. Уул нь чивэр сэргээл явчлаа шүү. Эзэнийг буунд нь авчилаа.